юу юм Christmas-ийн хамгийн аимшигт бүжгүүд хэдүүлээ ярьж болно. За тэгээд шууд бичлэгт орцгоо. За байршлын болохоор Калифорни гэдэг ер нь Калифорни оны бол 2010 оны за хүмүүс эцэг их байгаа. Тэгээд 2 хүүхэдтэй юм амбул яамаа. За тэгэд 10:30 үед Christmas-ийн орой хоолоо идчихээд хамгийн нэг одоо нэг юу шиг гацсан гэлээ асаалт хүрдсэн. Тэгээд тийм удаагаад гацсаны дараагаад олон залгууртай сонгогч хямд хурд амир яодны хуучин нэг юмуд чинь тийм арцэг төвсөн. Бас Christmas гэрэлнээс тийм байсан. За тэгж явсараад 11:47 үед юм их таалж ирсэн. Яа энэ хаанаас олсон зураг вэ? Утасны бүхэл халж хамгийн амин хүүхэд яачаад халаад яачаад хал гараагүй байна гэж зүг гээд ячихгүй юу. Тэгээд тааз дахин талхсан байгаа тийм. Тэгээд онцлогын руу орсон заяа. Нүүрс төрөгчийн дутуу эсвэл CEO яасан байгаа. Тэгээд ингээд энэ хөсрөх болгоо мэдсэн заяа. Тэгээд 12 цаг 12 минутанд эцэг юм заяа. Толгой нэр гэж хэлсэн байгаа заяа. Гэхдээ тэр өөрөө одоо нэг босох гэж оролдоогүй заяа тэр аймсан. Энэ хүүхдүүд нь заяа. Хүүхдүүд бол нөгөө юуны хайжууд амархнасаа илүү хурдан ходж гисэн гэж байна. Хамгийн мохцлээ үүж байгаа. За ингээд 12 цаг 20 минут юм. Ухаан алдсан байгаа заяа бүгдээ бид байсан л да. Амарч тийм байгаагүй заяа. Яцаа цугтаа тэмцэл байгаагүй. Багаар яах гэсэн заяа. Тэгээд ажлын өглөөний за ингээд болоо төвчүүлж байгаа юм заяа. Тэгээд нөгөө цаашид явагдсан мохоо. Бидний яад мэдсэн мэт болооч үед хөрсөн нэг шинжилгээний төлөв ирсэн бол хараа байхгүй. Цахан таа хүмүүстэй цагтаа гал хамааны хандуулсан. Тэгээс үүтүүний дүүлээс орсон бүгд орондоо тайван байсан. Нас орсон одоо тайван шүү. Өөрөөр хэлбэл үчин хүмүүстэй олон ажилласан. Хэрвээ тав юм уу аргумент юм сэрсэн бол бүгд яг төлж болох байсан. Муу бүгдээрээ шатны магаас боллоо эсэрч байхгүй. Манай түл байхгүй аюул гэсэн байхгүй тийм. Таньдэрх санаа заавал байгаа тийм. За саний төгөл тийм зүгээр ойлгож болохоор түүх байлаа. Явж гин. За дараагийн түүх бол бас л ер нь бол муухай гэж тийш орсон. За улс Полиш гэдэг улсаа он нь бол 2019 он. За гэр бүл ам бүл нь болохоор эцэг их 2 хүүхэдтэй. Тэгээд 11:40 үеийн Christmas-ийн орой гэр бүл унтахаар орсон. Яа ихээр гацуурын гэрэл асаалттай. Яа наадах унтраач ачтай зүгээр. Ямар гоё юм бэ? Тогийн мөнгөний гарнаж боддгоо байх та. No brain. За тэгэд
хамгийн галын тохиолдол байгаагүй гэж байна. Энэ бараг саний түүх юм ааш. За. Гацууны ард зэв хутас залвсан гэж байгаа. Энэ ямар тэр за эдгээр нь хүчил юм бэ? Хутаа айж мар гарч эхэлсэн байгаа юм заяа. Тэгээд яж чад саний имийг саний зургнуудтай илгээх юм байлоо те гэсэн. Тэр ч яг 12 15 үед 8 настай охин нь бич та хоолыг хатсан байгаа нь заяа. Зүгдэлж байна гэж бодсон ч юу зүгдвэ. Тэгээд ээжигээ дуудсан заяа. Гэт дуудсан биш тий. Тэгсэн чинь ээж сэрээгүй гэж юм. Хариу алга хариу ирэхгүйсэн гэж. Тэгээд 15-ын 18 үед охин орноосоо боссон. Хөлн сулраад шууд газар унсан. Хамгийн амар нь тэр охин айсан мөртлөө ерөөсөө уйлаа гэж байгаа. Хамгийн аимшигтай нь зөө хүүхэд айдас өвдөлтөө барьсан байгаа зөө юм л дугуйр мураа. Тэгээд 12 20 үед охин мөлхөөд галт тоогоор гарсан байгаа зөө. Хаалгаа онгоолоод хүйтэн агаар орд ирсэн зөө. Хаалгаа онгоолсон. Ухаан алдахаас өмнө 911 руу залгасан байгаа зөө. Тэгээ хаяга бүр ингээд одоо амьсгалж чадахгүй байгаа шүү дээ. Тэгэн байж хаяга хэлсэн зөө. 8 настай охин шүү дээ. Тэгээ 27 үед зөө галс өнөгчд ирсэн байгаа зөө. Тэгсэн чинь эцэг их дүү нь ухаангүйсэн. Гэтэ бүгдээрээ амьдсан. Бүгдийг шууд эмгэгт хүргэсэн байгаа. Үр дүнд нь хийж нас бараагүй эцэг их нь хэдэн 7 хоног эмчлүүлсэн байгаа. Охин харинагаас тэр бүр сэтгэл зүйн айдас тийм бүр сэтгэл зүйн айдасд ороод траума аваад тэгээ олон сар шөнө ганцаараа унтаж чадаагүй. Тэгээд тэд нэр одоо ингээд Крисмсээс цаашаа ингээд гацурцгаа болоод гэрлээ хасаалттай унтдаг болсон гэж. Йоо. За